Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 2 дугаар бүлэг. Могикан хүн хоолой идсээр байхад нөгөө цагаан хүн босож мал гайгааван Мэйбл дүнхэмд дэргүүнэ мэхийн хүндэт гэж буйгаа илэрхийлвэ. Тэр бол нас залуу бие эрүүл чирэг жинхэнэ эр хүний шинжийг хадгалсан аж. Өмссөн хувцс нь кепих шиг жинхэнэ далаачин биш гэхнэ усны хүн болох нь андашгүй бүлгүй. Тэр цагт далаачин хүн бусад давхургийн хүнээс онцгой ялгаатай ус байсан. Тэдний ярих хэлээр өмсөж зүүхэн үзэл бодол нь ч түрэг хүний хэлээр хувцс хунар үзэл бодлоос чин сүжигт лал мөргөлдөн хичнээн ондоо байдагчлан өөр билээ. Мөрчин хэдийгээр залуу насаа туулж буй эр хүн байсан ч Мэйбл түүнтэй алман ярилцаж байгаа нь тухайн байдалд тийхүү олигтойхон ярилцаж танилцах шаардлагатай байсны үр буй заа. Харин галын дэргэд суух залуу хар хүүгийн эхэд шимтэн шох хоолгох нүдлүгэ харц тулгархад Мэйбл арга буюу нүд дэлдэрсэн байна. Нас бие нөхцөл байдал адил хоёул царайлаг уулзаж учирсан газар онцгой тул бие сонирхон талтай санагдсан зүй бүлгүй. Мөрчин Мэйблийн өдөөс шууд чиртэн бод төвшин нэмсэглэж аавын чинь угтуулах гэж явуулсан улс энд байна. Энэ бол амьд яваа насандаа их гавьяа байгуулж ихч зовлон амсаж үдсэн агуу их дэл авар. Нэр нь индиан өдөрдөгчийн алдарт зогсон үг боловч эдний хэл ярианд дасаагүй хүн дуудахад амаргүй болохоор бид англиар болгож авраг могоо гэдэг юм. Энэ нэрийг сонсоод та энэ хүнийг улаан арсны хэрэг хэмжээнээс хэтэрсэн урвагч чанартай хүн гэж биднийг ийм нэр өгчээ гэж бүү санаарай. Энэ хүн мэрэгэн ухаан, ов залийнхаа хүчээр л баатар эрийн зэрэгт хүрсэн бас зүй. Миний юу хэлэх гээд байгааг гэлбэр юу ис андах вэ гэлээ. Мөрчин ийхүү ярьж байх зуур хоёр индиан бие сүрхий ширтэж байснаа тусгаараа урагш гарч ирэн нөгөөдөгтэйгөө янз нь их л найрсаг байдлаар яриа үүсгэв. Улаан арьст хоёр хүний ой модон дотор ингэж ярилцах надад таатай санагдаг юм. Кэйвэ. Энэ хоёрын яриаг чагнахад далайд учирсан хоёр усан хөлөг бибидээ баяр хүргэж байгаа юм шиг санагдана. Нэгэнт усны тухай яриа гарч байгаа болохоор би энэ Жаспер Вестергийн талаар ярих хэрэгтэй боллоо. Энэ залуу маань далайд ингэсэн явдлыг овоо гадарлана. Амьдралаа Онтариод голцсон өнгөрөөсөн юм шүү. Гэх мөрчийг гэлэхэд Кэп цэнгэг усны далайч нөхрийнхөө гарыг дотносгоор атгаж. Таныг сургасан сургууль тань их юм сурахыг даатахад орхисон байлаач гэсэн. Би тантай танилцахдаа баяртай байна. Энэ бол миний зэ охин Мэйбл байгаа юм. Харин би Сорнзен гэж дууддаг. Яагаад гэдгийг миний дүү хизээч ойлгохгүй. Гэхдээ та бол бидний үзэж өнгөрөөсөн шинжлэх ухаанд луужин гэдгийг ойлгохтой болсон хүн байж таарна гэв. Тэр залуу охины улайх төгсөн нүрлөө өөрийн ирэхгүй харахын хавд. Шалтгааныг нь гадарлахад амархан. Миний бодоход таны Сорнзен шиг ийм луужинтай яваа далайчин төөрхийн зовлон хизээч үгүй гэж надад санагдаж байна гэл. За тэгвэл далайчин хүний яриаг бишгүй сайн мэддэг хүнээр барахгүй. Түүнийг хизээ хэрхэн хэрэглэхэж чадж байна. Тэгэхдээ та хөгцөнхөр ус үзэхээс ногоон ус илүү үдсэн шиг хүн санагдах чинь юу вэ? Бид чинь газараасаа нэг удаад 24-өөс илүү цаг холддоггүй ус болохоор бэргийнхний хэлийг мэддэг маань гайхмаар биш л дээ. Тийм тусмаа их л харамсалтай хөөрхий хэрэг байна та. Далайчин хүний туулсан зам нь их үдсэн газар нь баг байх ёстой билээ. Ер нь тань нуурчин бүх ил талаасаа их боловч баг газараар хүрээлэгдсэн юм аа да. Эрхэм Вестерн минь. Далайч гэсэн эргэн тойрондоо их баг боловч газартаа биш гэж байхаа гэж Сорнзен юуны заханд хүрээгүй байхад өвгөн далайчин дөрвгүй бохшиг зүтгэдгээр зүтгэчихвээ гэж айсандаа бошуухан хэлв. Тийм шүү дүү минь. Газар болгоныг тойрсон их баг аль нь боловч далай л байдаг юм. Эрг сагтаг улсад ялангуяа залууст би ингэж л ярьдаг. Тэд чинь өөрснөө мэдэхгүй байгаа болохоос биш. Уг нь тэнгисийн тэг дунд сууж буй ус шүү дээ. Ер нь бурхны тааллаар ус нь газраас их хүчээрч давуу гэж хэлж болно. Энэ ертөнцид ойлгогдохгүй юм хязгааргүй их байдаг болохоор давстай ус гэдэг юу болохыг насандаа үзээгүй байж
Эвэр хошууг дойрч гарсан хүнээс их юм мэднэ гэж өөрийгөө төвөөлгөн бодох хүн байдг юм а. Яагаад ч гэсэн газрыг овоо томаарл гэж нэрлэж болох байхад усыг чухам яг үннээр нэрлэх юм алга. Даан чалгада. Далайгаар аялахыг хэдийнэ мөрөөддөг залуу Вестер нь далайчныг гүнээ хүндэтгэх боловч одоо хүртэл бүх ил амьдралаа өнгөрөөж ирсэн өргөн цэлгэр нуура зүй ёсоор хүндэтгэж түүний гоо үсгэлэн бахархахгүйгөө. Тийм учраас ноёнтон минь таны хэлдэг Атлантын далайн хувьд үнэн байж болох юм. Харин бид бол эндх газраа Онтариогоо хүндэлдэг улс юм шүү гэж даруугнаар хэлэхэд Кэп үннээсээ нэ. Та нараа газраас салж үзээгүй болоо тэгж бодож байна. Харин одоо та нарын мөрчин гэдэг хүн твштэй юм савсуулаад тэд бидний хамтдаа юм идэж сууя гэж ураад байна. Үний юмыг үннээр нь хэлэхэд далай тэнгисээр аялахад ангөрөөний мах зооглоно гэдэг нүдний гэмээ. Эрхэм Вестер нь таны насны хүн залуу эмэгтэй тус хүргэнэ гэдэг алга урвуулахын төдий амар ажил байдаг. Тэгэхээр та намайг мөрчин индиан нөхөдтэйгээ хоолунд идэж уух зур энэ дүүгийн маань аяг тавгийг дөхүүлж тусалбал тусыг тань санаж явах биш үү гэн. Кэмп амхалж арай илүү хэлсэн тал буй. Жаспер Вестер нь Мэйбэлд байдгаараа даруй үйлчилсэн учраас залуу охин түүнтэй тэйхүү танилцаад ээлдэг сайхан харьцаж анхаарч халамжиж байсныг нь хожим болтол мартаагүй бөлгөө. Вестер нь тайрдас мод дөхүүлэн суулгаж ангийн махнаас амттай зөөлнөсөн шилэн өгч булгийн тунгалаг уснаас аягалж өөдөөс нь харан хажууд нь суугаад гэмгүй сайхан хандлагаараа төдгөн хүндэтгэлийг олмоо. Бөсгүй хүн тиймэрхүү анхаарал халамжинд хизээний дуртай бөгөөд нэн ялангуяа үеийнх нь ирчүүлээс эрг зориг гарган өөрийнх нь танхилхан аашинд тааруулах нь хамгаас үнэтэй хамгаас таатай санагдах билээ. Насандаа бүсгүйчүүдээс баахан холуур явсан залуу хүмүүсийн адил Вестер нь ч тэдэнтэй харьцахдаа тогтсон ёсоор ёс журмын талаар өөхөлөх талтай байсан ч гэсэн үүнийг нь Мэйбэлч мэдсэн байж таар. Үнэхээр чин үнэн санаанаасаа альва шалдар болдар байдалгүйгээр ээлдэг хандаж байсан болохоор тэр зэргийн өөсөв нь тиймэрхүү сайн чанарт нь дарагдж байв. Харилцан ярих үг яраагаараа гихээсээ сэтгэл зүрх зөнгөөрөө танилцсан буй хашир муу санаа гихчийг мэдэхгүй цагаан цайлганаараа байгаа эрэм энэ хоёр залуугийнхаа тухай одоо эсвгүүлэн үгүй байсан. Нэрээ хөдөхгүй хязээд бодож явдаг өвгөн далайч маань тэднийхээ дунд толгой зөхөж найл амжсан байна. Бүгдээр ангийн шарсан мах гаргасан твш тойрон сууж идэнгэ. Тэдний ярианаас хүн бүрийн зам байдал мэдэгдэж байв. Индиан хүмүүс нь хоолндоо улаан үгч дуугарах завгүй өмхөлж, уугуул нутгийн Америкнар ангийн маханд угаас их хорхоотой андашгүй харагдах хагаад цагаан арстан хоёр нь яриа хөөрөө ихтэй хинтэл бол хинтээ ярилцахаас буцахгүй бас ч өөр өөрийн бодол санааг зөв хэмээн дүгнэж байв. Аялагчдын яриан хэрэг явдлын ерөнхий чиг зүгийг гаргах хойшид хүүрнэх зүйлд олон талаар ужир холбогдолтой байх учраас уншигч авгаанаар тэдний яриаг энд сэрүүлэх нь зүйтэй болох байх. Аялагчд өлөө дарж ходоод нилээн наашлахад айл амттай шимттэй хэсгээс нь шилэн идэх үед Кэп. Та нарын амьдралд сайхан тал бишгүй байдаг байх. Далайчин бидний адил эрэм барантаач байдаг л байх. Хэрв биднийхэд ус голцож байдаг бол та нарынхад хуурай газар юм гэв. Бид ч гэсэн аялал жуулчлалтаа усыг чамлалтгүй их үздэг болсон. Хэл хязгаарын бид бол ангийн буу худаг мэс эзэмшихээсээ дутахгүй сэлүүр дарвуулыг эзэмшиж чаддаг хүмүүсээ гэж цагаан арс нөхөр нь мөчөөгөө өгсөнгүй. Тийм байлгүй. Тэгэхдээ та нар ширээг торгуураар яаж хэвтүүлэх? Зогсоолд барих тэнгисийн утсыг яаж сонгож авахыг мэдэх үү? Яаж жолоо барих, зангуу яаж хаяхыг мэдэх үү? Та шууд дарвуулын доод захыг тэнэлгэхтэйгээ шургын доод биеийн доошлуур стенгийг өргөж буулгах штем винтерн гэж юу байдгийг мэдэх үү? Савнд явхад сэлүүр шиг хэрэгтэй юм хаа байх вэ? Харин далайн хөлөг тэрний хэрэг хэдий юу шалах вэ? Би бол хүмүүрээ эрхэлсэн ажлыг хүндэтгдэг. Таны хэлж байгаа юмнуудын ашигтай тус тайтж итгэж байна. Над шиг олон утга аймгийн дунд амьдарч явсан хүн бол хүний зангааш ёс заншил хичнээн олон янз байдгийг ойлгоно. Мингогийн бие дуудах нь Делаврихаас өөр. Тэгэхээр Сквогийн маягаар хувцалсан хүнийг дайчин эргэж бодвол их эндүүрэл болно. Би нас сүдэр залуу гэдээ боловч ой тайгаад амьдраад удаж яваа болохоор хүний чанарыг мэдсэ. Би хотынхныг ихэн мэднэ гэж мэдэмх хэрэгт нэг хүндэлдэггүй.
Буу зөв шагаадаг юм уу? Ой дотор мөр таньдаг тийм хүн тэдний дотроос надад ганц ч тааралдаагүй юмдаг. Эрхэм мөрчин мэнэ. Миний бодолж штэ шүү. Годамжаар готлынхаа улыг өргөдөл тэнэх. Нямгаргийн мөргөл далгасахгүй очиж номлол сонсож явдаг хүнийг жинхэнэ хүн гэхэд хэцүү. Хорвоогч юу болохыг мэдүүлэх гэвэл залуу хүнийг далайд явуулан юм үзүүлж нүд тайлуулах хэрэгтэй. Босод улс үндэстнийг үзгэлдэх. Миний хэлдгэр байгаль ертөнцийн нүрийг үзэг. Тэгвэл өөрийнхөө ямар шүү хүн болохыг ч таньж мэдэх болно. Миний хүргэн дэслэгчийг жишээ наваад үзэлтэй. Өсөв хэлмээргүй тун сүрхий ай тайхан хүн. Гэхдээ лимэлээсээ өндөр даваагүй. Эхнэрээсээ өөр хүн танихгүй гэдэг тийм хүн шүү дээ. Хэчнээнч дэслэгч боллоо гэд юухан архих вэ? Миний муу дүү охин Брижеттэй минь суух санаатай байхад нь би дүүд ахилсан. Хэлдэг маанч зүг байсан. Чи иймэртэй болоод юу болно гэж байгаа гэж гордож байгаа. Гэсэн ч залуу хүүхэн хүний толгойд нэг бодол орвол тэрнээсээ салж чаддаггүй шүү дээ. Таандахгүй. Дэслэгч найзынхаа дотор овоо нэр гарч тушаал дэвшиж сүрхий хүн гэж тоогдох болсон. Гэтэл хөөрхий ихнэр нь юу ч үзэж базаалгүй байсаар бие бараад одоо 14 жил болоод байна. Цэрэг хүн шудраг талд нь байлдаж байвал ариун үлс хийж буйнтрээ. Муусан францчууд ямагт муу юм хийж байхад ариун явдалд эрхэмсэг эзэн ба түүний хүмүүс нь шудраг үйлийн талд байгаа болохоор дэслэгчийн сэтгэл нь ариун үейлэн цагаан гэж би бодчих. Би өөрөө бол цагаан хүн шиг байлдахаас биш индиан шиг байлддаггүй зантай хүн боловч Минго нарыг нуударсан цагтаа ёстой нэг сайхан бүх унддаг юм. Могоо нэг барилтаа байхад би бас өөр барилтаа байх юм л т. Бид хоёр өдий олон жил мөр зэрэгцэн нэг талд байлдаж явахдаа хоёр биеийнхээ тус тусын аргыг чигтээ сайн шаажил явсан улс. Би өөрт нь ингэж хэлдэг юм аа. Чиний ёс заншил өөр байлаач нэг л деважин нэг л там байдаг. Харин алинд нь жочих зам олон байдаг. Гэж мөрчин хэлв. Энэ бол зүйтэй бодол байна. Цаадагч нь идэг бол зохистой. Гэхдээ миний бодлоор бол тамд очих замын ихэнх нь хуурай газар дээр байдаг бололтой. Миний муу хөөрхий дүү Брижет далайг л тамийн орон гэдэгсэн. Ёр нь хүний хуурай газараас ангижрахтай зэрэг хүний альва шунал тачаалаас ангижирдаг юм. Харин танаа эндхийн нуурын тухайд гэвэл далайтай адилтгаж болохгүй байх шүү. Хот суурин газар элд бусын нүгэл их байдаг гэдэг бол үнэ. Харин манай нуур ой тайгын дунд байдаг болохоор хүн ийм сүм хийдэд өдөр бүр мөргөл уйлдэж байдаг юм шүү дээ. Зэрлэг ой тайгын дотор суудаг улс ч гэсэн хоорондоо адилгүй би санаж мэдэж байна. Минго, Делавр хоёр бол нар сар шиг ялгаатай. Ямар ч болтугай би тантай танилцсандаа баяртай байна. Эрхэм Кэпгүй. Харин та тэр могойдо нуурлгэн усан давстай нуур бас байдгийн гэрээ. Бид хоёр танил болсон цагаас хойш санаа нэг сэтгэл хавтай хоёр биедээ адил итгэдэг. Цагаан хүний амьдрал ба байгалийн хуулийн тухай миний ярих бүхнийг итгэдэг. Гэвч давстай их нуурууд байдаг гэх юм уу? Буцаад урсдаг гол мөрөн байдаг гэдэг чинь үнэнээс итгэдэг ганц ч улаан арстан байдаггүй юм шиг надад дандаа санагддаг юм. Кэп толгой дохин хариу хэлвэ. Энэ бол имийг буруугаар орвоо ухаарсных. Та нуур шал багийнхаа тухай болохоор далайн хөлөг шиг. Харин далай усных нь ухралт төрөлтийн тухай болохоор завь шиг юм бодож ярих юм. Гэлбэр могоо хоёр таны ярьсанд үнэмших байхаа. Харин би бол хуурай газар тэнгис байдагт яагаад ч үнэмшихгүй. Би хүргэндүү дэслэгч төрсөн охноос минь өөрцгүй соронзон хоёроо бодсон дооч биш. Ёр нь өөрийнхөө нүдээр үзэх гэж ийм их удаан аялал хийсэн хүн. Кэпмен, та тун их эндүрч байна. Яахаргүй эндүрч байна. Бурхны хүч чадлыг юм болгон дээр итгэхгүй байгаа чинь эндүрл. Хот суурин газрын хүмүүс хашаа хоронд хорогдсон юм шиг болцоход Бурхны хүч чадал гэдгийг ч буруу ухаарах болдог байхад бид түүнийхээ яг дэргэд төрдгөөрөө юмыг өөрөөр үзэж байна. Өөрөөр хэлбэл цагаан хүмүүсээс өөр гэж байгаа юм шүү. Улаан арстанд өөр ингэсэн ухаарал бий. Байхаас жаргагүй. Энглигээд хоргор нь юу билээ? Цэнгэг ус давстай ус ч гэсэн өөрцгүй. Дээд тэнгэрийн бүтээл гэж би бусдаас илүүтэй ухаарлаа гэж байгаа юм биш. Харин хүн болгон үүнд итгэх ёстой байх. Цэнгэг усыг хэн бүтээсэн бол давстай усыг мөн л тэр бүтээсэн гэж би хувьдаа боддог. Гэж мөрчин мэдгэв. Кэп сэтгэл ялэмгүй догдолсон байдалт. За. Эрхэм мөрчөө. Та боддгоор олбол. Би далаагаар аялж явахдаа эр хүний гүндөөгүй зангаараа хэнд ч туслахаас боцдоггүй.
Уусан шуурга болоход бид бүгд л арчаагүй болдог амьтад гэдгийг мэддэг хэрнэ. Чихгүй толгойлон буруу харахгүй харин зохиох ёсны нүнжиг хүндэтгэл энэ журмыг сагдаггүй. Би үгээр илэрхийлэхээс илүү сануулга болгон хэлж байгаа үг маань л дээ. Ер нь би хэмжээний давстай усанд дассан хүн болохоор усыг цэнгэг гэж хүний хэлснээр итгэхийн өмнө өөрөө амсаж үзэж саншсан хүн гэв. Бурхан боггөрөөсөнд долоох давс хүнд улаан цагаан ялгаагүй цангаага тайлж явах гэж булгийн цэвэр ус өгчээ. Өрн зүгийнхэнд нь цэвэр цэнгэг устай нуур заяагаад дорн зүгийнхэнд нь бохир устай нуур өгсөн гэж бодвол зүй дэс нийцнэ. Кэп мөрчийн игэл боловч гүн утга учиртай үгийг сонсоод өгшөртөл баримталдаг үзэл бодлоо дахин нэг эрг зүүлэн бодмоор санагдсан хэрнэ. Олон жилийн турш хөдөлшгүй үнэн гэж бодож явсан зүйлээсээ тийм чамархан ангижрахыг хүсэхгүй зэрэгцээ. Үнэний ховтой, итгүүлэх чадaltaй гэлтэй тийм игэл атлаа хүчтэй ярианы өөдөөс сөргүүлэн тавих үг олдохгүй болсон доо. Ярианыхаа сэдвийг өөрчлөн бултаж чадвал дээдийн заяа гэж бодов бололтой. Тэгэд. За мөрч найз минь. Энэ маргаага түр зогсоо ил та. Дэслэгч нэгэнд биднийг тэр нуураар гаргах гэж та нарыг явуулснаас хойш тэнд чинь хүрмэгц. Уснаас намсаж болох юм байна. Харин та миний үгнээс нэг зүйлийг анхаараарай. Би нуурын усанд цэнгэг ус огт байхгүй гэж байгаа юм биш шүү. Атлантын далайч гэсэн мөрөн голынхоо их хаваараа заримдаа цэнгэг устай байдаг юм чинь. Харин усыг хүний ухаанд хизээж оромгүй хэчнээн их гүнээс амсаж үзэж болдгийг би та нарт үзүүлэмц. Тэр цагт та бид арай илүү юм гадарлах болно гэв. Замчинч дэмий юмны тухай маргалдаж байснаа болж өөр юм ярилцах болсондоо баяртай байва. Тэгэд бид чинь хот суурн далаа тэнгис хаваар суудаг хүмүүсийг бодох нэ болох ус. Далаа тэнгист яваалс чинь иймэрхүү бөглөө газрын биднийг бодох нэ илүү их болцоотой байдаг юм шүү найз минь. Гэсэн ч хүн бүрд өөрийнх нь заяаны ажил тэр бүхэл байглаас заяасан бөгөөд шунал нэр төр хөөх явдалд эвдрээгүй тийм өвдөс байдаг юм. Жишээлхэд би бол буу эзэмших, мөрмөшгөх авьяас бас мөрөөдө тоглох туршуулахыг авьяас байна. Мөн сэлүүр дарвуулын талаарч гэсэн нэлээд чадвар бий. Гэхдээ би энэ талаар нэг их сайрхахгүй. Харин тэнд охинтой яриад сууж буй залуу Жаспер бол арай өөр хүн юм. Усаар амьсгаж чаддаг хүн гэж болно. Яагад гэвэл усанд загас адил байж чадах хүн юм. Индиан нар хойд эргийн францчууд тийм авьяасыг багтаж цэнгэг ус гэж нэрлэжээ. Мөрөмшгөөд түүдэг өрдөж байхасаа завин сэлүүрдэж ярахта авгүй илүү хөө. Ямар ч болтгой таны хилээд байгаа авьяас бэлэг та бүхэнд байгаа юм байна. Жишээ нь би туршлагатай далаачин хүн боловч энэ түүдгийн талаар мөхөсдөж байлаа шүү дээ. Гэлбэр бүр тэртээ тэндээс утаагч нь ажиглаад цагаан хүний галын утаа байна гэсэн. Энэ бол шөнийн харах үед элсэн харгаа бүхий усанд хөлөг жолоодохтой дөхөж очих нарийн ухаан юм л да. Мөрчин ийм үг сонсоод дотроо баярлан ясны хашир учраас нэг их чанга дуу гаргалгүй намуухан инээж. Нэг их авьяас бэлгсэд байх юу шалах вэ? Бид бол насаараа байгалийнхаа унган төрх амьдрал дотор аж төрдөг улс болохоор аяндаа иймэрхүү юмыг ажаад сурчих юм. Харин сургаар сурах бол хэцүү л дээ. Бид тиймэрхүү нарийн ширийн имийг ажиж сураагүй бол мөрөмөшгөхөдч балройн шугуун дотор явж чухал мэдээ хүргэх ажилд ч арчаагүй байхсан. Цэнгэг ус угаас ус чихт дуртай хүн болохоор түүдгийн мод цуглуулгахдаа энд тэндээс хуурай мөчөр түүхтэй бас ганц хоёр нойтныг аваад ирэхгүй юу? Тэгэд нойтон модноос өдгөн харуутаа гардаг зөвөө. Энийг далаагаар аялдаг та нарч андахгүй мэдэх учиртай. Уг нэг их өвдөс бэлэггээд байх юмгүй л. Гэхдээ бурхны хүч чадлыг нь хичээ мэриж бишрэн баярлаж мэдхийг эс хичээх хүнд бол юм болгон л нууц өвдөс мэд санагдана. Гэлбэр нүд хурц учраас л тийм ялэмгүй ялгааг олж харч шүүд. Тэр зэргийн имийг ялгаж чадахгүй бол индиан хүн гэж өөрийгөө бодох ч хэрэггүй байх. Нэрэ шүү. Ялангуяа дайн дажинтай байгаа одоо үед улаан арстан алдах ёсгүй. Арстан бүр өөрийн гэсэн заяасан шинжтэй. Заяасан шинж бүхэн өөрийн гэсэн хуйлтай. Бас өөрийн гэсэн арстай. Миний хувьд аваад үзлээч. Би өн амьдралын хуулийг эзэмших гэж л их олон жил оролцсон байхад цагаан арстан хүнд түүнийг эзэмших амаргүй. Цагаан хүний явдлыг улаан арстан ойлгохтол мөн ч их зай байх жишээт. Гэхдээ би амьдралынхаа ихэнх цагийг ойд өнгөрөөсөн болохоор цагаан хүмүүсийн явдлыг бас чамлалтгүй мэдэх билээ. Эрхэм мөрч та билээхэн эрдэмтэн мэтэр уг явдлыг ухааран мэдсэн байна.
Тэнгис далайн амьдралд бүр дасаж идээшсэн хүн энэ зэргийн өчүүхэн зүйлийг мэдий гэж хүсвэс төдий зовлон үгүй бууцаа гэж би бодож байна. Юу ч гэлтэй юм бэ? Ямар ч болтугай цагаан арьс хүн улаан арьсны зан заншлыг мэднэ гэхэд хэр зэргийн бэрхтэй ахвал мөн тэр зэргийн бэрхийг улаан арьс хүн давж баймаа чинь цагаан хүмүүсийн зан заншлыг ухаарах буй ерөн заяасан зан заншлыг нэвтэрхий мах цусандаа шингэтэл мэднэ гэж би л хувьдаа хэлж чадахгүй. Тэгвэл Дэвэн дэлхийгээр хэлсэн явдаг далай чинь бид хараахан өөрөөр боддог юм шүү. Хятадч бай, Голландч бай, хөнгөсөндөө адилхан нэг л шинж чанартай. Би л хувьдаа ингэж боддог. Ер нь ч тэгээд үндэстэн бүхэн арт мөнгөд чуналтай, эрчүүлэн ихэнхдээ тамхинд дуртай. Далайчин та нар улаан арсныг бараг мэдэхгүй ус байж таар. Хүн алах гээд маханд нь шоршааж, хутгаар өгтчин, нүцгэн биеийг нь шатаахаар тойруулан галдуулж, зайлшгүй үхэлд бэлдэн тамлаж байхад өөхлийнхээ дууг дуулж байдаг тийм хятад хүн байхыг үзсэн үү? Хэдийгээр аимшиггүй эрлэхэг зоригтой буюу хорвоогийн ном судрыг бүгдийг нь уншиж барсан мэрэгд байлаач өөхлөө хүлээн тамлуулж байхдаа тийм төвчээр гаргаж чаддаг хятад юм уу? Христос мөргөлдөн байхыг надад баримтаар хэлж чадаагүй цагт та улаан арьс хүний шинж чанар өөр арьстанд байна гэж хэлж чадахгүй. Олж ч чадахгүй те. Зэрлгүүдэл бие тэгж тамалдаг байхгүй юу? Тийм тамд орж байсан цагаан арьстан хүн гэж хизээч дуулаагүй гэж Кэпга хязгааргүй алсад үргэлжлэн дүнхийх их хөвчийн хамгийн ойрох хормойруу сэтгэл баахан дүгшсэн янзтай хялам хийсэр хэлв. Дахиад л энд үрчин да. Тийм тамыг улаан арьстнууд л эрлэхээр давж чаддаг болохоос цагаан арьстан хүнийг тамалдаггүй биш. Тамсан тохиолдол байсан. Нэг биш удаа байсан юм шүү гэж мөрч тавган дээрх бугын махнаас амттай хэсгийг нь шилж авах зур хэлв. Кэп хоолойгоо эрхийн хүчээр заснаа. Аз болоход эрхэмсэгдээд эзний холбоотноос ганцсан ч түүний үнэнч боолыг тийм хүний ёс бус тамд оруулахыг зөрхлөхгүй бизээ. Харин би эзэн хааны усан цэргийн албан зүтгээд удаагүй. Гэхдээ л хүчин зүтгсэн маань учиртай. Ямар ч болов далайд дайсны хөлөг онгоцнуудыг эзэмдэн боснуулж байснараа хааны албанд хов нэмрээ бишгүй оруулсан хүн шүү. Гэвч Онтариогийн энэ эрэг газраар Франц нартай сүлбэлдэх индиан омогтон байхгүй гэж би итгэж байгаагийн дээр Онтариоч өргөнөөс өргөн нуур гэж та хэлсэн байхаа. Гэхэд нар салхинд борлож аяншсан өнгөтэй гайхам сайхан нүүрэнд нь нэмцэглэл мэрэлзах мөрч хариуд нь өргөнөөс өргөн гэж би боддгоо. Харин зарим хүн баг гэж чамлаж магадгүй. Нээрнч дайсанд хөөгдөж яваа улсад бол жижигдэх байлгүй. Онтарио цаад наад төгсгөлтэй хойно бүгд нь гатлаад гарахаас айх дайсан тойрч байж л цаад талд нь гарах байхт гэл. Кэп өөрөөч бараг цочим чанга гихч хоолойгоо засаж явжлан. Мөндө цэнгэг устай альва цөөрмийн нэг мөн хойно тэгжил таарна. Харин Атлантын гадаад далайг дээрэмчдийн онгоцч жин тээврийн онгоцч тойроод гарсан гэж насандаа сонссон хүн алга. Далайд зах хязгаар байхгүй гих гээгүй биз. Гэхээр барах уу? Загч байхгүй. Ёроолч байхгүй. Эрэг дээр нь сууж явсан улс үндэстэн нөгөө талаас нь магчин зэрлгүүд хурж ирэхээс айхын зовлон байхгүй. Тэд хөлөг онгоц хийх урлагийг сурахаас нааш санавч санааны гарцсан. Атлантын далайн эргээр нутгалсан хүмүүс арьс хуухаа өвчүүлэхээс айхын зовлонгүй амар жимэр амьдарч болно. Өвн шиг үний юм байхгүй шүү. Хиймэл үгүй биш. Төрхийнхөө толгойдоо үстэй хүн үдэш унтаад өглөө босохдоо үстэйгээл байна. Энд бол өөр юм аа. Залуу эмэгтэйнхээ сэтгэлийг зовоохын тулд би нэг их тодорхой яриад яах вэ? Миний бодоход чухам одоо цагийн байдалд бид цэргийн анги хүрэх гэж энэ аюултай замаар явбал олсолтой гэдгийг ойн шугуун амьдралаас сурсан эрдмээрээ гадарлаж байна. Онтариогийн наагур байгаа Ирокез нарын тоо цаагур байгаагаас цөөнгүй байх шүү. Тийм ч учраас Кэп найз минь манай дислэгч биднийг явуулж та нарт замзаа цайзад исэн мэнд ирүүлэхийг хүссэн юм. Яалаа гинэ. Тэр муусан зэрлэг ярахчд эзэн хааны бууны аманд ийм ойрхон байх зүрх гаргадаг хэрэггүй. Анчныг нь байсаар байхад алагдсан буган дээгүр хар хэрэг эргэлддэг биз. Тэгэхээр энэ хавар эргэлдэлгүй яах вэ? Сойрон цайз хоёрын хооронд цагаан хүн дандаа хөлөгдөг болохоор зэрлгүүд үнэрийг нь аваад мөрддөг юм. Бид нааш гарахдаа зэрлгүүдийг олон илрүүлэх гэж могой нэг эргийг нь би нөгөө эргийг нь дагаж
Жаспер зоригт далайчин учраас завиндаа ганцаар мөрний усаар явж ирлээ шүү. Дэслэгч нүдэндээ нулимстайгаар огноо магтаж ухаантай, даруухан зантай охин юмсан, амьд минь уулзсан, эгч санаж мөрөөдлөө гэж ярьсан болохоор Жаспер охины амьд орохын тулд хэрэг гарвал Минго нартай улаан гараараа үзэлцгээс ч буцахгүй чин зэрэг өвөрлсөн юм. Тийм сайхан сэтгэл гаргаж буй хүнд баярлахаас биш. Өөр яах вэ? Харин хэмортай хүнд нэг их аюул нүүрлэхгүй байх гэж бодож юм. Завай түргэн хүрхрээдээ газраар өгсүүлэн залж, огцон болон тохоо эргүүлэг сэрэмжлэн харж байх үед нь нууц газраас буудаж орхихгүй л бол өөр хэр баргийн аюулаас мултрахал залуу. Дайсан бүгээстэй гол мөрнөөр явхаас илүү осолтой юм гэж байдаггүй. Жасперч чухам тийм л осолтой аялаад гарсан юм. Дэслэгч юрн яах гэж миний урдаас хүн явуулж биднийг ийм балай замд оруулав. 150 бээр урт зам туулах тоглоом биш шүү. Ингэж байснаас задгай далаад дайсантайгаа ойроосч бай холоосч бай тулдаж явсан бол зүүрмэгээрээ буудуулж орхих яст мэлхий шиг үхснээс хол дээр байхгүй юу? Даанч соронзон охиныг авч яваагүй бол би одоохон зангууга өргөд Нью-Йорк руу нин дээр буцах байна. Та нар ч яах вэ? Онтариогийн ус цэнгэгүү давстаа юу гэдгийнхээ учрыг өөрснөө олж авдгийн байгаа биз. Далайч нөхөр минь инглигэд нэмэр болохгүй. Буцах зам зөөрлөшгүй урт дох яолдох аюул баг гэд хэдийхэн базаах вэ? Адил да адил. Бид та нарыг эсэн мэд хүргэж чадахгүй юм бол индианарт хуйхаа өргөе. Бидэнд итгэж үз. Кэп далайчдын заншлаар гэзгээ могоо загсны арьсаар тунтайлан боох боловч зулайн халзан нь далдлагдахгүй. Тэгээд гэзэг халзан хоёроо зохиох байрандаа буй эсхийг шалгах мэтээр алгаараа ээлжлэн илнэ. Уг нь үхлийн амсар дээр очивч ажирахгүй өнгөрөө мултарч явсан эрэлхэг зөрөгтэй эр хүн боловч саяхан танилцсан хүнийхээ цөөн үгээр тодорхой ярьсан шиг тийм яоцгүй үхлийн тухай сонсоогүй ажээ. Эдүүг нэгэн тухрах замгүй болсон хойно хөргөн дэслэгчээ өнхайгүй мухагта ийм балаа атсан шалаанд орууллаа хэмээн дотроо муу мухавгаар баахан харавч гаднаа хүнд мэдэгдэхгүй гिचэн нэг л ийм бодол толгойдоо зурсхийн ормогц ингэж хэлв. Мөрчгүй амин. Эссэн мэд хүрнэ гэдэгт эргэлзэх юм алга. Харин одоо цайз хүртэл хэр зай үлдээд байна да. 15 бээр гаруухан л Минго нарл саад болохгүй бол голын урсгал түргэн тунч гайгүй дээ. Мод бас л хитгэс хажуугаас салахгүй юу? Юу гинэ? Бас л иймэрхүү муухай шугуу тааралт хуу гэж би асууж. Үгүй. Таныг заваар явуулна. Осведогийн усыг цэргүүдээр унан гурсах модноос цэвэрлүүлсэн юм а. Завч нь урсгалын дагуу саадгүй хурдан явна. Харин болгоомжил хэрэгтэй. Бидний хошуу орох юм уу? Хүрхрэ. Харгаа тойрох гэж мөнгөнөж байх хооронд та нарын тэр яриад байгаа мингүүд гихч чинь бүгсэн газраасаа биднийг буудахгүй юугаа хийж байх юм бэ? Борхон тэнгэр минь харж байдаг юм аа. Бишгүй л олон аюулаас олон хүнийг аварч байсан удаатай. Бурхан намайг хаацаалж хамгаалж байгаагүйсэн бол би хуй харьсаа хуулуулж амиа алдах байсан удаа тун олон шүү. Би тулдаанд орохоос өмнө тэр агуу хүчит холбоотноо заавал сандаг. Түүний ач бол 60 дугаар хорооны бүх цэрэг дарга нарын хүчнээс ч хавгүй их байдаг юм. Эрхэм далайч минь. Нөхөр минь. Эн чин хайгуулчны бодлоос хэтэрх юм алга. Далайн бид бол задгай далай да. Атаат дайсантайгаа улаан нүрээрээ учирнчиг, үзэлцэнчиг. Юуны тэр модхад. Танд бол бурхан тэнгэр хамаагүй байх нь эрхэм кэп. Альва тулалдаанд бурхныг талдаа авахгүй бол хэрхэвч болохгүй. Авраг могог харалтаа. Зүүн талынхын чихний дагуу худганы шарх сорвиг харж гин үү? Тэр өдөр миний урт бууны сумал үүний маань хуйхыг аварсан юм. Ганц хором хожимдсан бол дайчин ирийн сүрсүлд болсон юмнасаа үүрт хагцах байсэнт. Энэ Мокика нөхөр баан одоо хүртэл миний гарыг атгаж амьд орсон ачид хүн гихтэн би. Болдоо нөхөр минь. Амьнаас ч аюулд ороод байгаа яг тэр агшинд бурхан удаагаар дох явсан болохоос биш би хамаагүй. Найз нөхрийн минь толгойд зэрлэг яргачин сүх далайсан цагт ухаан хурдан гүйж арга амархан олддог болохоор тэр удаа яг л тийм юм болсон. Чингээгүй бологдийд могоо маань сүнс өвгөд дээдсийнхээ жаргалант оронд очоод одоо ангаа намнаж байх байва. За тийм байдаг бай мөрч минь. Харин танаас ийм хачин яриа сонсож байсанд орвол хөлгийнхөө хамраас сүүл хүртэл өвчүүлсэн ч дээр санагдана.
Нар мандахад цөөн цаг үлдлээ. Ингэж хайрын цагаа алдаж байснаас тэр яриад байгаа гол орчин явж үзье. Соронзон охин минь явхад байлноо. Соронзон давхин царайн чавх шиг бол айснаа замд гарахаар хурдвчлан зэхвэ. Цэнгэг ус хэмээх залуу Жаспер одоо хурж очиход бас л хол байгаа цайзын тухай, хар багнаас наасаа хойш барааг нь олж үзээгүй эцгийнхэн тухай, Хэлийн цэргийн ангийн амьдрал ямар шүү янзтай байдаг тухай ярьж байсан болохоор Соронзон охин сайх хоёрын ярианаас ганц ч үг анзаарн сонсоогүй байв. Ярихтан содон сонин мэдээ дуулж байсан болохоор нөгөө хоёрын тийм чих аятайхан биш ярианаас тусгсангүй. Хөдлөх дохоо өгмөгц газарчдын ачаа тэш бараантай их биш учраас тэд төдхөн бэлэн зэлэн болов. Гэтэл хөдлөхийн яг өмнөхөн мөрч баахан мөчөр төврөн ирж галаад итгэхтэй. Зарим нойтон мөчрийг зориуд төвөрлөн хийж бөөн харуутаа ол гойдуулахад нөхд нь их гайхваа. Мөрөө бууруулахад Жаспер буусан газраасаа хөдлөхдөө утаамай тавих хор болдоггүй, ач болдог юм. Эндээс 10 бээр газрын тэртээ отож байж магадгүй олон минь гонор. Зарим нь бүр уулын оройгоос юм уу модон дотроос олж хараад наашаа эрг сайн л биз. Хоолны шавхруун дээр мань бүг. Мөрөөр мань хөөгд ирж магадгүй биш үү? Голын зүг явсан мөр маань өргөн болох юм биш үү? Гэж Соронзонтой танилцсанаас хойш аюулгүй байдлын талаар илүү их юм бодох болсон Жаспер асуулаа. Өргөн болох тусмаасаа голын өөд явж уу, уруу явж уу гэдгийг минь гонор хичнээн овчин залхаач тийм амар олохгүй. Байгаль уул мөрийг үлдээдэггүй ганц юм бол ус. Хичнээн үнэр танартай юм нийч гэсэн уул мөрийг тэгсхийгээд арилгачихдаг юм шүү дээ. Минь гонор биднийг урсгалын доороос хажаад утаа гарсан зүг хөдөлцгөөв. Тэд биднийг нэгэнд өгссөн бол тэр зүгтэй л зүтгэн гэж бодно гэдгийг цэнгэг ус чи ойлгохгүй байна уу? Тэд цайзаас хэдэн хүн нааш гарсныг мэдсэн бол биднийг тэр дарууга хуйх үснээсээ салгах гэж тэр өдөртөө буцаад явна гэж толгойд нь яавч бодогдохгүй. Дэслэгчийн охины ирсэн нь маш нууц байгаа болохоор минь гонор юу ч мэдэхгүй байгаа байх гэж дарих модны зүг хоёулахнаа явж байхдаа Жасперын хэлэхэд Мэйблийн жижигхэн хөлийн мөрийг олигтойхон гიშгэн баллаж явсан мөрч хариу өгүүлрүү. Эндээс ч тэд мэдж авч чадахгүй. Гурийн зулцэг ихийнхээ хажууд тоглон тонгочж явдаг шиг энэ давс тусны загас ач охиноо дарих мод руу тийм янзтай дагуулж яваагүй цагт гайгүй байлгүй. Хогшин шар гэж хэлэх чинь дутуу байх шивт. Тун хачин хүн шиг санагдахгүй байна уу? Цэнгэг ус Чаммитийн далаачинтай Хеламаа ололцох амархан байдаг болохоор хэдийгээр чи нууртай, би тайгтай дээшсэн ч гэсэн чи бид хоёрын бэлэг авьяас хоорондоо харшлах юмар бацаахгүй юм байна. Жаспера, энэ хүүхдээ далаачныг сориод үзэх үү? Хөрхрээгээр нэг оруулаад яахыг нь харах уу? Гэж мөрч сэмхэн инээж хэлвэ. Хөөрхийн ач охиныг нь яах юм бэ? Түүнийг яах чигвэ? Хөрхрээд хавтуулахгүй эргээр авч явна. Хоёулал Атлантын энэ далаачны чансааг сорж үзье. Тэгвэл бид илүү сайн дотн танил болцгоондоо. Манерийн цахиур буу цэнэгтэй эсхийг нь ч мэдэж авах хэрэгтэй байна. Хэл хязгаарын бидж багсаагийн чаддгаа харуулах хэрэгтэй биш үү? Залуу Жаспер нэмсэглэх нь угаас тэр зэргийн тоглоомоос буцдаггүй. Нөгөө талаар гэхэд Кэпийн ихэнцэг бардам занд баахан эгдүүцэн байсан билээ. Гэвч Мэйблийн хөөрхөн царай туйхан гойлог цогцос хайр хүрмээр дүлгөөн нэмсэглэлийг харахаас бодхоос нагад захыг нь тэгж сорихын хэрэггүй санагдана. Дэслэгчийн охиныг айлга дэмий байхаа. Дэслэгчийн зориг зүрхийг дөөрайсан бол тэр зэргийн юмнаас айх ёсгүй. Харвас гулчхар зангүй. Цэнгэг ус минь. Би л мэдээ. Би л шийдээ. Тэгэхгүй шүү мөрч минь. Овгон та хоёул живнэ. Хөрхрээгээр гарна гэвэл та хоёулахныг явуулахгүй. За тэгвэл яан гихв. Чийл мэд. Тэгэхээр энэ талаар найрамдахын ганц татах болж гинэ. Жаспер инээд алдан толгойгоо дөгснөр тэр яриа төгсгөл болов. Юу гэвэл тэд дээр нэг бус удаа дурдан байсан өнөөх зав дээрээ хурч ирсэн учраас одоо яриагаа орхиод ажилдаа орлоо.